Үнэн мөргөл заримдаа бидний зүрх сэтгэлд нийцэхгүй эсвэл эрсдэлтэй мэт санагдах үе байдаг. Яагад гэвэл бидний биш харин Бурхны хүслийг гүйцэлдүүлэхийг шаарддаг. Зөвхөн түүний л хүсэл зааварчилгаа чухал харин биднийх биш. Есүс хэлэхдээ учир нь би өөрийн хүслийг бус харин намайг илгээгчийн хүслийг үлдэхээр Тэнгэрээс бууж ирсэн юм хэмээн хэлсэн байдаг. Эрт үед Израиль эрэгтэй хүн бүр жилд 3 удаа эзэн Бурхны өмнө ирж мөрөгдөг ёстой байв. Учир нь тэд өөрсдийн газар нутгаа өөрсдийг нь хүрээлэн буй шуналтай бас дайчин үндэстнүүдээс хамгаалж авч үлдэх шаардлагатай байв. Гэтэ Бурхан тэдэнд ийн амласан байдаг. Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж хил хязгаарыг чинь өргөжүүлнэ. Жилд 3 удаа чи Бурхан эзнийхээ өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн газарт чинь шунхаарахгүй гэсэн байдаг. Эдгээр мөрөглийн өдрүүдээр ямар ч хамгаалалтгүй орхисон эзэнгүй байшингуудыг дайснууд нь сүйтгэж галдан шатаахад ямар ч саадгүй байх байсан. Халдлагад өртгөөс юу тэднийг хамгаалах вэ? Бурхан өөрийн хүмүүсээ хамгаална гэж амласан. Одоо ч гэсэн тэрээр шаббатыг сахиж 11-өө өргөх гэх мэт эрсдэл үрдэг хүмүүсийг хамгаална гэдгээ амласаар байна. Израильчууд бүх гэм нүгэлтэд гэмшиж түүний зааврыг дагсан цагт л Бурханы бүх хамгаалалт биелэлээ олно гэдгийг хамгийн сайн мэддэг. Мянган израильчууд эзэн гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. Эзэн хотыг хамгаалахаас нааш манаач хүн дэмийл сэрүүн байна хэмээн дуулсаар Иерусалим дахь ариун сүмийг зорж байна гэдэг сөүлэд үзтээ. Жинхэнэ мөргөл гэдэг бол аюултай ч гэсэн Бурхны хүслийг гүйцэтгүүлэхийг хэлнэ. Итгэмжтэйгээр шаббатыг сахих 11-гээ буцаан өргөх нь төгс хамгаалалт биш мэт санагдаж болох юм. Гэтэ бид амьдралын ямар ч нөхцөл байдалд орсон бай Бурхны гарт даатгаж, түүнд итгэж дуулууртай байх үед хамгийн том хамгаалалт бий болдог. Өөрсдийн хүслийг хойш тавьж харин Бурхныг ихэнд тавьцгаая.